алдсан болно. Тийм учраас арчсан намын удирдлагын зүгээс бид нар сүүлийн 2 хоногор урдч үндсэндээ арчсан намынхаа бүх одоо хуульчид энэ дээр одоо бид нар арчсан намын үсийг хурдах зүйлүүд бид нар хамтарч ажиллаж бий болсон нөхцөл байдлын үнэн мөнийг та бүгд сэтгүүлчдээ тайлбарлаж таних үзүүлэлтийг хэмээн ингэж өнөөдөр устгаж болохгүй. Ингэж үнийг шинэ үед шинэ цаг өгөх болохгүй. Одоо яагаад одоо энэ шүгчдийн прокурорын хөдөө хөнгөл гадаж ирж байна. Шударга ёс байна үгүй эрхийн асуудал яагаад ингэж ингэхдээ одоо ялангуяа одоо сонгол болох гэж байгаа энэ үчиг бол ийм харилцахгүй ийм одоо устгагдсан арга хэмжээ болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ясны нөхцөл байдлыг манай одоо Монгол улсын арчсан намын шийдвэр хурцлаас үлдсэн ийм баг ингэж ажиллаж байгаа. Тэгээд тухайн үеийн одоо эсний амжилтаар ажиллаж байсан замт маань одоо Японд бас бид нар одоо энэ талаар үнэн бодиттой мэдээллийг өгөх хэмээн та бүгдийг урьсан юм аа. Ингээд микрофон манай энэ ажлын хэсгийг хийсэн тахилсаар арчсан намын мэдээлэл өгч байна. 어려운 지역에 힘든 예스는 그것은 이걸 이민다 가서 조금씩 쓰다 보다 아니면 나이나 살리는 아마이로 이민다 뜻상 바꿔도 될수가 있어요. 어서 어떻게 말하고 밑에 비친 사람 태우는 말씀을 인지도 대부분 당하고 살 수 있을 사이 힘 우정 공통점 자동차가 막상 거의 나쁘게 이렇게 나가라. 아니면 아름다워서 아름다워 음료 무슨 예를 들면 신청 한다고 하다. 방금 얘기 다 그래서 다시스 우정서 아름다워서 아름다워 нийт олон намын жилийн хугацаанд олон шилжүүлсэн шиг хэвчэн жарнан сайн хэвэн одоо ашигтай ажилласан юм. 17 оноос хойш 19 оны хугацаанд эрүүл даатны газрын дараа болсон нийгмийн даатнуудаа ахын тушаас бол энэ төрлийн гэрээг өмнө ажил багын байршуулсан ажиллах хэвээр түрүүний дурдсан 268 тэрбум төгрөг дүүцүүс хэмжээний мөнгөийг банкны давхар алдсан байна. Энэ тоонуудыг та бүхэн баримттай нэг хараад үзвэл энэ харилцаа ажиллаар нийгэмтэй хийж нийгмийн даатгын санд арилжуулах энэ харилцаа ажиллаа харилцаагаар нийгмийн даатгын санд сарил тоогийн өдөртөө хат болдог. Арчсан намын байр суурь хэрэг хөдөлгөөн байгууллага ямар нэгэн үйл ажиллагаанд жижиг хамаг байна. Энэ үйл явдлыг хэвчээ хөдөлгөөн байгууллага хурлаж аль нь хол болсон шийдэх ёстой гэж ажиллаж байгаа бол арчсан нам тэнд ямар нэгэн саатгах хэрэгтэй. Харин чиглэсэн зорилготойгоор улс төрийн захиалгын даалгавартайгаар хөдөлгөөн байгууллага гаргаж байгаа улс төрийн хонжоо өсөлтөж хангалттай оролцож байгаа арчсан намын дээр тоо эсрэг зогсноо. Яагаад энэ хэлж байгаа юм бэ гэхээр 2013-аас 16 онд урт насан бидний байгуулсан дүгнэлтэд улсын хурд 2017 онд одоогийн их хуульчид 65 судалтай байхдаа тэр аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөлт улсын хурд авч одоо би баримтаар харуулж байна. 17 оноос хойш Монголын ерөнхий чин дээр хийсэн хариуцсан сайнууд нь 10 тооцооггээд одоо энэ
2015 оны 8 сарын 31-нд 179 Адантаа номтой гэсэн байна. Тус төрлийн дотоод батлагдсан нийгмийн даатгал сангийн төлөв төлөвлөлт төрөлтийн сангаас арилжааны банк мөнгөний хадгалан төлбөрөөр байршуулсан. Төрлийн төлөвийн дөрвөн даасан санал Капитал банк 45 тэрбум төгрөгийн мөнгө хадгалан төлбөрөөр байгуулахыг зөвшөөрж байна гэж сайдууд нь зөвшөөрлөг нэг 17. Эхэлж байгаа албан тушаалтууд нь ард нь гэрээ байгууллаа. Гэрээг нь байгуулаад харилцан гар үсгээ зурцуулаад ямар нөхцөлтэйгээр одоо энэ мөнгөний байршуулах гэж бүх гэрэг шинжилж байгуулсан байна. Бүх гэрэг шинжилж байгуулаад шинжилж байгуулсан үйл явдлынхаа үр дүнд нэгэн ардны санхүүгийн их коммерс хүлээж авсан. Тэр хүлээж авсан эрсдлээ одоо ажил хийж байгаа шинэ гэрээний дагуу ажиллаж байгаа хүмүүсийн хариуцлага асуудыг ярихгүй өмнө нь ашигтай ажлуудаа ажил өрөө хүлээлгэж өгөөд аудитын дүгнэлтүүдээ шийдвэрлэх бүх нөхцөл байдлаа шалгуулаад дотоод хүчсэн байгаа хүмүүстэй онилсон байдлаар чиглэсэн зорилготойгоор юм эрүүгийн ил үүсэх байдлаар ажиллаж байгаа бол тодорхой байна. Тэгэхээр энэ чиглэсэн зорилготой үйл ажиллагаагаа яг улс төрийн нөхцөл байдал тааруулж хийж байгаа нь бас багшгүй байлаа гэдэг дараалсан байна. Байшуулаа хийж байна. Та бүхэн анзаарсан бол яг энтэй адилхан одоо хоёрын зөвлөм шийдвэрээр гэрээ байгуулж байгаатай адилхан мөн шинээр 2018 оны 6 сарын 14 100 тоо ийм шийдвэр байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 3 жил нийгмийн даатгалын болон эрүүгийн даатгалын сангийн мөнгийг банкны байршуулах чиглэл өгөөд тэр дагуу гэрээ байгуулаад гэрээнийхээ үр дүнгээ одоо хариуцлага хүлээх ёстой хүмүүстээр нь эрүүгийн хүмүүсээр шалгахгүйгээр өмнө нь байсан хүмүүстээр эрүүгийн хүмүүсээр шалгаж байгаа энэ үйл явдлууд өсвөр зохиолтой дахиад хүсэлж байгаа үйл явдлыг хатгаас авах байгаа учраас энэ баримтыг таахгүй хэлсэн. Хоёр тон шүүхийн шийдвэрээр насан болон холбоотой бас нэг нэгний асан зэргийг гаргамж саатуулсан. Саатуулсан шүүхийн үндэстээр маш ойлгомжтой зүйл логикгүй нэг одоо үндэстэл байгаа. Дахин гинт зэрэг үлдэж болцсохгүй учраас. Өөрөөр хэлбэл аль чиглэлээ авах тушаалаа өгөөд ажиллаа өгсөн байгаа хүмүүсийг 4 жилийн дараа дахиад тэмдэг үйлч болцсохгүй гэдэг үндэслээр шалгаж яах юм чинь үндсэндээ төлөвлөсөн хэлбэрийн маш том авчаатай. Харин эсвэргээрээ энэ чин зэрэг эсвэл энэ гэрээ байгуулсан зэрэг нийгмийн даатгалын газрын зэрэг хэд бичлээ одоо албан тушаалтай байна. Одоо иргэнэлтээр байгаа хүмүүсийг яг энэ үсгээр дахиад энэ дэлгүүрийн бэлтгэл үйл багттай гэж шалгаж тийм үсгээр хардаа өгч байгаа зүйл илүүтэй мэдлэг үнэний хүнд анхаарч байгаа. 2000 энэ үйл явцыг ингээд таахгүй энэ сорч
нэр бүхий баг ийм хэмжээний алдартай давхуулсан байна. Нийгмийн даатгалын санг арилжуулсан ийм хэмжээний мөнгөийг хууль бус гэж заасан зам буцаагаар давхар за тэгээ асуулт байвал банкнд очиж байршаад хашаад болцсон бэ. Амтаас өөрөлдөл тэр байшин тэгээд байшин тамаа энэ хэрэг яа чи Ансандаас хөнгөн өөрөө байгаа биш учраас усад хайцаа улс хохироод нэгэн даатан болдог. Ам бүгэнаа нэлээд анхаарал хандуулдаг гэж таавал хэлсэн ба. Манай өндөр үе бас нэг мэдээлэл яг тэр даатгалсан хөгжиж болоогүй байх асуудал хэлдэг юм. Би одоо яг тэр электрон улсын хурлын дотор Монгол төрийн даатгалын шинжилгээний дотор 2015 оны 6 дугаар сард улсын хурлын дотоод гарсан үг. Энэ дотоодын дагуу бол цаашид бүрэн хөрөлтөд шүжигдэх бай заасан. Тэгэхээр үнэндээ энэ хөрөнгөийг бодоод сангийн хөрөнгөний төлөвлөлийг бодоод тэрийн даатгалсан дайсан хөрөлцөн боломж болцоод өнөөдөр Монгол бүтээг байгаамаа. Таван өмнөх парламент
ирээдүйн сангийн тухай хэлсэн. Энэ хууль дээр одоо уг нь жинхэнэ эндээс орж байгаа хөрөнгийг байршуулдаг ирээдүйд хандгадаг тэр хуулийн төсөлтөд оруулсан байсан боловч харамсалтай нь 2016 онд энэ хуулийг хүчирхэг болгоцсон юм аа. Тэгэхээр хууль дээр нийгмийн даатгалын сангийн орлогын хүүсүү гэдэг нь өөрөө тэр чөлөөт үйлдвэрлэлийг арилжааны банкнд байршуулах замаар болсон. Тэгэхээр 2012-аас 16 оны хоорондоо Капитал банкны үдшилтэд хэвэн байсан. Капитал банктай холбоотой тухайн их барьж одоо их барьж байгаа хүмүүс шийдвэрээрээ албан 16 дугаар зүйл заасан дагуу харилцах халахын жишээ банкын мөнгөийг нь гаргаж үүрэгтэй банкны бодлоо. Тэгэхээр үнэхээр энэ банкны дампуур сангийн хөрөнгийг батж авч эрсдээс гарах боломж болцоо байсан уу байсан. Харамсалтай нь зарим албан ёсны мэдээж байгаа энэ мөнгийг бид нар гэрээ зүйлээс батж авах болцоо болсон гэж дараа бол үнэхээр өөр үнэлэхгүй зүйл юм аа. Энэ арилжааны банкны дагуулгын арилжааны банк тэр байсан гэж хэлдэг байна. За нийгмийн даатгалын сангийн мөнгөд Капитал банкнд холбоотой байна. Хэлсэн. Сангийн мөнгө банкуд Ямсын гэрээгээ банкны дампуур ийм даатгалыг авсан байна. Энэ банкны дампуур юутай холбоотой юм бэ гэвэл шагуул зөвлөд болтой. Яг л банктай нэр холбоотой холбоотой улсад 2016 оны сонгуульд ёстой зөвшөөрсөн. Сар хүн дээр нэгэн одоо энэ 2016 оны сонгуульд 60 тэрбум эсхийн нэрийг бол албан тушаалын өсвөр бүсгэж байгаа хүмүүсээс маш хэмжээний нэмэлт авсан. Энэ нь магадгүй банкны хямрал нөлөөс байдаг магадгүй. Яг л банкны тэрэг мөнгө зөвхөн эсрэг хайшаа урсан байсан бол Монгол банк бусад өтгөл аргатай тустай тэр тустай асуудал. Тэний гэрээгээр ийм алдарт хүлээвэ гэдгийг хуулийн байгууллагууд тодорхойлсон. Байгуулсан гэрээ жишээлбэл Борд гэдэг хүний байгуулсан гэрээгээр та хамаагүй бат гэдэг хүнийг шийдэх гэсэн байна. Тэгэхээр чин зэрэг номдоор байдаг хүмүүсийн гаргасан шийдвэрийн үр зориг гэдэг хүний байгуулсан гэрээгээр ийм алдарт хүлээж байгаа бол тэрнээс өмнө ашигтай ажилласан гэрээ байгуулсан хүний гадагш цагт болчихлоо. Яг энэ бол жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн мөнгийг улсын хурлын гишүүн басны дараа улсын хурлын чуулганд ерөнхий прокурор хэлжсэн үгтэйг ажиллан болж байна. Өөрөөр хэлбэл сангийн үр шимийг хүртээд зээл аваад өөрсдөө эднээс ашиг хонжоо олсон хүмүүс нь чуулганы танхимд байхад хин нэгний шахар даалганд гэрээ 19 зураг 5-аар зарсан сангийн ажилтнууд чинь 460 байна гэж хэлжсэндээ адилхан энэ нийгмийн
дадлын сан 268 тэрбум ашигтай ажиллуулсан Улмасан гэдэг хүн нь цагдаа хоригдоод шалгагдаж байхад энэ нийгмийн дадлын сан дампууруулаад банкны алдрын дунд алдсан гэрээ байгуулсан зорилт гэдэг нь яагаад ажиллаж явж байгаа юм бэ? Энэ бол шударгасны асуудал мөн. Хиний гэрээ ямар үр дагавартай асуудал үүсгэсэн бэ гэдгээр хариулт тавьдаг болохоос биш. Хэн нэгэн улс төрийн захиад даалгавраар хамаа намаагүй хүмүүсийг хуулийн эрхэм дотор оруулах болохгүй гэдгийг зарчим ярьж байгаа юм. Түрүүнд Эможин дарга бас ярианд аудитын газрын дараагаар ажиллаж байсан хүн шүү дээ. Яг ямар дүнэлт, ямар асуудал тухай үед яригдаж, яаж хааж яасан энэ гэрээг тий. Энэ дээр та бас удирдлагаар нь ажиллаж байсан үний хувьд нэг яг энэ бас холбоотой тайлбар өгвөл зүгээр юм байна. Үнэхээр зөрчилгүй байсан юм уу? Анхаарах юм байсан юм уу? Эсвэл тухай үед юу гэдэг үнэлдэжсэн? Тэгэхээр улсын төсвийн нэгэн нийгмийн даатгалын сан төлөвлөгөө явуулдаг үсний аудитын газар жил бүр санхүүгийн тайлангийн аудит гаргадаг. Жил бүр гүйцэтгэлийн аудит, үсний гүйцэтгэлийн аудит гаргадаг. Мөн түүн чинь энэ одоо нийгмийн даатгалын сан даатгалын сангийн чөлөөт төлөвлөгөөний хөрөнгө хаан барьжсэн бидний ашиг олгохтой байсан 8 балбуудтай байгаа юм альтер нэстл үүсэхээр байгаа юм гэсэн бүх асуудлууд аудитын тайлбар байж байгаа. Аудитын тайлбар улсын хурлаар хэлэлцэгдээд аудитын тайлбар засгийн газар төлөвлөдөд засгийн газраас улсын хурлд нэмэгдээ хэлэлцэг Дээр бол одоо банк нэрсэл өндөрсөн давхурсан тухай яг тодорхой одоо боловч гэсэн 2016 он хүртэл болж байгаа. Би бас юм ухаж үзлээ 2018 он 19 онд хийсэн 18 оны санхүүгийн тайлбарын аудит харин тэр нэг дадлын байгууллагаар эрсдэл үүсгэж хязгаарлалт өгсөн. Тэгээд бол 17 оны нэг текст байдлаар үзэж байгаа. Тэгээд ер нь бол энэтэй холбогдуулаад хэлэхэд тав хаантаараа тэр шийдвэрийг гаргадаг оролцогчд нь Төмөрийн сайд, сангийн сайд, нэгэн дадлын зөвлөлд Монгол банк байж байгаа. Монгол банк яагаад байж байгаа вэ гэхээр байшинтугай банкныхаа үнэн зөв мэдээллийг гаргаж хариуцлагыг тэр зөвшөөрлөснөөр хариуцж байгаа гэсэн. Тэгэхээр Монгол банкнаас гарсан шийдвэр нь байгаад байна гэдэг чинь тухайн үед Монгол банк тэр асуудлаа хариуцсан гэсэн. За өөр асуултууд байна. Тэгээд алдсан намын зүгээс одоо алдсан дараагийн хууль бусаар харсан гэж үзэж байгаа нь бол одоо юм мэддэг тийм. Мэдээж хуулийн байгууллагууд аливаа зүйлийн үнэн зөв хадгалж тодорхой шалгалтын нөхөр. Тийм учраас тэр хүрээнд шалгалтын услууд үзүүлсэн. Агцуу одоо нийт ихтгэл хөдөлгөөний цагдаа ийм арга хэмжээ авахтаа дахин бие тэмдэг хийж чадахгүй гэж үзсэн аль аль ажил өгсөн юм. Өөрөөр хэлбэл магадгүй ийм доктор харагдана. Улмасан даргын байгуулсан энэ гэрээ одоо хууль бус байна уу бизнесийн систем нь гэж үзэж байгаа. Энэ гэрээг хөгжүүлээд яваад байгаа дараагийн гэрээг ямар болох юм бэ? Өөрөөр хэлбэл чин зэргийн энэ зэргийн хүмүүс байгуулсан гэрээг бас хууль бус болохгүй тэмдэг болохгүй. Яг энэ хүмүүсээр ийм аргамж аваад өгөхөөр улмасан гэдэг хүний ийм нэгсүүд харах болоо хуулийн энэ дээр нэгдүгээр зүйлээс хоёрдугаар 2016 онд ажлаа өгсөн
Албан тушаал байхгүй. Албан тушаал буюу ийм гэрээг дахиад байгуулах боломжгүй хүнийг дахиад ийм төлөвийг төлөвлөж байна гэх хийж мэдээ. Уснасан дарыг одоо үргэлж нийгмийн одоо даатгалын ерөнхий газрын дарга твэрэг одоо акр үзэж байгаа юм байна. Тэгээд зориг гэдэг хүнийг шалгахтаа дахин ийм бинтэр гүйж магадгүй гэж шалгаж байгаа бол юу гэхээр яг л зориг гэдэг хүн ийм даатгалын ерөнхий газрын дарга учраас дахиад энэ гэрээ хөл тусгаар байх магадгүй хийж байгаа логиктой сонсогдоо. Тэгээд энэ хууль зүйн хувьд ямар ч логиктой сонсогдож байгаа үйл явдал хуулийн байгууллага хуулиар ажилласнаас илүүтэйгээр Устын санаалал үүсэж байгаа юм шүү. Өнөөсөн үеийн чиглэсэн үндсэн шалгалтаа хийж байгаа юм шүү. Энэ нь өөрөө ямар нэгэн байдлаар хэрэг маргааны үйл явдлын зөвөр тодорхой гэхээс илүүтэйгээр барь чөлөө шалгалтын нэрийн дор устын өсөлтөгч хамруулсан нэг үйл явдал болчихдог юм байна. Очоод байгаа юм шүү. Зэг хам үүсэж байгаа сан өгөөд барилтаа тэгээд түрүү би дахиад ашигтай гэрэнийхээ үр дүнгээр ашигтай ажиллаад тэр ашгийг нь нийгмийн даатгалын сангаас тэр одоо маш олон хүчтэй улсын хурд аав эдийн хүмүүсийн хөдөлгөөнөөр тооцоолж дараа ашиггүй ажилласан хүний хариуцлагыг хоёр хөл урд хөл хэлдэг хоёр хөл хэлдэг гэсэн ийм үйлс болоод байгаа юм шиг тэр боломж байна. За баярлалаа. Мэдээ дахиад ихэд магадгүй өстрийн захиалгын даалгавар хүмүүс гэсэн намайг бас ингэж ажилласан байж магадгүй. Тэр таагүй гэдэг хүний эрүүл мэндийн даатгалын тэр хүний шалгаж байгаа гэмтэр бол их хэвчээ. Хүмүүс ийм төрлийн гэмтэрээс бас бодож байсан юм шиг. Та бүхэн тэрийг бас бодож байгаа. Тэгсэн намын зүгээс үндэсний төлөвийн ерөнхий хамгаалалтын шүүхийн захиалгыг бацаалтах гад ажиллаж байгаа. Энэ бол 3 хоногийн хугацаатай маргааш гэдэг цаг болж байна. Баярлалаа та бүхэнд.